За сайхан чилэрч суужгаад хүнд ширэггүй юмнуудыг ярьцгаая. За өнөөдөр ажилласан маргааш би амарна. 2 яваад 2 амардаг. Тэгээд маргааш болохоор мэдээж өглөө 10 цагаас хичээл дээр бэлэн байж байгаа хэвээр. Өнөөдөр орой манай ажлынхан зугаалганд явж байгаа. Яагаад гэвэл би яагаад тэнд байх байгаа вэ гэвэл би тэнд өхмөг амар хайран байсан юм аа. Тэгээд бас цаг завч надад амар хэрэгтэй, бүтэн нэг өдрийг ална гэдэг бол надад амар эмгэнэлтэй байна. Тэгэхээр өмнөх бичлэгүүдийг за үзэг болох л да, зүгээр үзсэн бол гэж ярьчих. Үзсэн бол би жоохон сахилга бата алдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээ ямар ч л өнөөдөр өчигдрөөс ахуулаад сахилга бата айгу олж авах гал хичээж байна. Тэгээд гайгүй олж авах байх уу. Өнөөдөр бол гайгүй л байлаа шүү дээ. Сайхан маталбараа сайхан хийдэж зур зүгээр тоогоо алдсан. Зураалсан. Тэгэл нэг юм юугаа нөгөө ихээ орчуулаг болохоос англи ихээ. Юуны тойлоо та. Баарлес нэг энэ жага тэгвэл миний үгийн сан сайжрахгүй. Тэгээд first Quizlet-ийн үгээ харсан чинь нэг шалгасан чинь 50 ёо fucker 50 боддоо би хэдэн 7 хоног лөө 27 хоногийн өмнө 100 гуулангийн цээлчээд тэгээд 70 хийсэн. Тэгсэн чи одоо 50 мэдгүй 50. Тэгээ өнөөдөр дахиад нэг сэргэн санаа. Тэгээд маргааш өнөөдөр энийг сэргээж санчаад маргааш саяны холоос секунд буюу 2 дахь нь байсан. Одоо маргааш төр орно гэдэг уулын цэжилсэн л дээ. Тэгээд дахиж нэг сэргээж санахгүй бол нэрээ үнэхээр хэрэг алгаа. За тийм байна. Тэгвэл өөрч нэг яриад ах юм бол. Бой. Маргааш болснаа. Ихтэй арай ихт. Бой.